Мэндийг хүргэе цагийн урд мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаараа үргэлжилж байна. Бүгд найрамдагтад ард улсын Тянжин хотод 8 дугаар сарын 31 болон 9 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгсөн зөвлөгөөний хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгч болон гадаад харилцааны сайд хэрэггүйтэй төлөөлөгчид оролцлоо. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй ярихаар гадаад харилцааны сайд Баццагтай ярилцахад бэлэн болоод байна. Монгол улсын хувьд яг энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орноор оролцох нь өөрөө ямар ач холбогдолтой зүйл юм бэ? Энэ талаас яриагаа эхлүүл. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг одоо мэдгүй хүн бараг байхгүй тийм. Энэ өөрөө бас маш том механизм улсын хөгжиж байгаа. Тэгээ сүүлийн жилүүдэд 2001 онд байгуулагдсанаас хойш 2015 оноос хойш бас энэ байгууллагын үзэл баримтлал бас нэлээ эдийн засгийн агуулгаараа өргөжүүлэх тийм ээ. Илүү олон орныг бүс нутагтаа бас татаж оруулах ийм механизм болж хөгжиж байгаа байгууллага. Тэгээд бас Си Жинпин дараасаас үг хэлэхэд яриандаа бас дурдсан Монгол улс одоо хамгийн түрүүнд ажиглагч болсон одоо хамгийн удаан ажиглагч байгаа орн бол манайх орн 20 гаруй жил ажиглагчаар ажиллаж байна. Тэгээ бүс нутгийнхаа механизмд өөрснөө Монгол улс оролцсон гэдэг нь өөрөө манай эдийн засгийн хөгжилтөд чухал. Тэгэхээр энэ байгууллагыг бид нар удаан ажиглаж явцын дунд энэ гишүүн орнууд болон яриа хэлцээний түнш орнуудтай бид нар бас харилцаа холбоо тогтоож, харилцаагаа өргөжүүлэх тэр дундаа манай хувьд бол улс төрийн цэргийн батлан хамгаалахын гэхээсээ илүү эдийн засгийн агуулгаар нь энэ механизмд оролцох юм сонирхолтой байдаг. Тэр утгаараа ажиглагч болсон учраас бид нар одоо энэ хуралдаанд бол заавал оролцдог. Тэгээ бид нар ер нь бол төрийн тэргүүнэрийн төвшнийх нь уулзалтанд бол ерөнхийлөгчийн төвшин сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа. Тэгэхээр бид нар энэ бүс нутгийнхаа хөгжлөөс усахгүй баг. Дээрээс нь энэ механизмд яригдж байгаа яриа хэлцээнд бас оролцох, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бас нэг талбар гэдэг утгаараа бол идэвхтэй оролцдог. Энэ удаагийн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хурлын нэг онцлог нь мөн одоо манай мөнхийн хоёр хөрш орны төрийн тэргүүнээр бол ерөнхийлөгч нар оролцож байгаа ийм ач холбогдолтой болж байна. Тэгэхээр энэ талаар та бас бидэнд мэдээллийг өгвөл. Тийм. За мэдээж манай хоёр хөрш орн бол гол орнууд нь учраас хоёулаа төрийн тэргүүнэрийн энэ уулзалтанд бол тогтмол оролцдог. Энэ жил ч гэсэн одоо тэр жишгийнхаа дагуу оролцоо. Зэрэг энэ жилийн онцлог бол плас гэдэг ардаа нэмэх тэмдэгтэй явж байгаа төрийн тэргүүнэрийн уулзалт, засгийн газрын тэргүүнэрийн уулзалт, гадаад харилцааны сайд нарын уулзалт гэдэг энэ олон уулзалтууд жилд ингээд ээлжлээд дараалал зохион байгуулагддаг л да. Тэгээ энэ 25 оны хувьд болохоор бүгд нь хятад ард улс даргалж байгаа 10 гишүүн орн байдаг. 10 гишүүн орн ээлжлээд одоо цагаан толгой өсгийн дараалалаараа даргалаа явдаг. Тэгэхээр өнгөрсөн одоо энэ хугацаанд бол ингээд бүгд нь хятад ард улс жилийн хугацаанд даргалсан. Ирэх жил одоо даргалах эрхийг нь Киргиз улс шилжүүлж байгаа жишээлбэл. Тэгэхээр энэ өнөөдөр Тянжин хотод бас энэ бомб хот бас одоо сүлжээ энэ том зангилаа гэх юм уу тийм ээ. Тэр энэ гишүүн болон ажиглагч түнш орнуудын хувьд энэ хотод зохион байгуулж байгаа нь өөрөө бас нэг талаас тээвэр логистикийн дээрээс нь одоо бомб хотын хувьд бас тэрийг харуулахын нэг боломж. Тэгээд энэ хурлыг нэмэх гэдэг тодтолтоор зохион байгуулсан нь ажиглагч болон түнш орнуудаа илүү идэвхтэй оролцуулсан. Олон өөрөөр хэлбэл 33 орны төлөөлөл оролцлоо. Гишүүн орн дээр нэмэх нь 13 одоо ажиглагч, 2 ажиглагчийн нэг нь орсон. Манайх за 12 яриа хэлцээний түнш орнууд өндөр түвшинд оролцлоо. Ингэснээр илүү өргөн хүрээнд боллоо. Өргөн хүрээнд бас одоо бүгд хятад ард улсын итвэх өнгөрсөн жилийн ажлын ажилласан цар хүрээ дээрс нь дэвшүүлж байгаа санаачлагын хувьд нэлээд ач холбогдолтой. Энийг бас илүү өргөн талбарт танилцуулах юм боломж байлаа гэдгийг онцолж хэлмээр байна. За энэ дотроо Си Жинпин даргын өмнө жил болгон дэвшүүлж ирсэн олон санаачлагууд байдаг. Тэрнийг нэгтгэхэд өнөөдрийн энэ хүндрэлтэй геополитикийн нөхцөл байдал, дэлхийн энэ тэндх хурцтмал байдал тийм ээ, үйл ойлголцол, энэ дэлхийн хүн төрөлхтний түгшээж байгаа бүхэл сорилтуудыг бас судалж үндсэн дээр бүгд хятад ард улсаас энэ засаглалыг хөгжүүлээд засаглалыг одоо сайжруулах бид нар тулгамдаад байгаа энэ цахим ертөнцийг яаж цаашаа удирдах явах юм бэ? Яаж энэ байгаль цаг уурын өөрчлөлтөд тэмцэх вэ? Яаж энэ ашхапын хүрээнд дайны дэлхийн засаглалыг сайжруулах вэ? Инхтэй аюулгүй байдлыг яаж богино хугацаанд яриа хэлцээний замаар тогтоох вэ? Яаж хөгжиж байгаа орнуудыг илүү дэмжих вэ? Эдний дуу хоолойг яаж илүү сонсох вэ?
За нүүбийн гишүүн орнуудын хувьд нүүбийн дүрм журам дээр суурлаад илүү идэвхтэй байх, илүү өрөндийн дуу хоолойг илүү сонсох гэдэг энэ санаачлал нь бол бүх улс орнд таалагдсан. Тэгэхээр бүх улс орнд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх, гарц шийдлийг хамтарч яриа гэдэг энэ санаачлал нь өөрөө их чухал байсан. Тэгэхээр энэ санаачлагыг оролцож байгаа гишүүн, ажиглагч, түнш орнуудын бүх төрийн тэргүүнээр бол дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ урд өмнөх жилүүдийнхээс илүү өргөн үрээтэй, илүү прагматик гэх юм уу тийм ээ, илүү бодиттой, илүү нөхцөл байдлаа үнэлж шийдвэр гаргахыг уриалсан ийм хурал болсноороо илүү чухал байлаа. Бүгд найрамдах дард улс энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хурлыг энэ удаа зохион байгуулахдаа чөлөөлөхтэй ялалтын 80 жилийн тохиолдуулснаар мөн онцлог гэд ярьж байгаа. Манай улсын хувьд энэ үйл ажиллагаанд мөн оролцохоор бэлдэж байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг та бас үзэгчдэд төрөв. Тий, одоо ингээд дэлхийд дээр гадаад харилцаач их одоо бодтой прагматик болоод байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн цагийг бас хэмнэж байна. Энэ хурлыг уусаа даргалах, ээлжтэй зохион байгуулах. Тэгэхээр олон төрлийн тэргүүнэрийг энэ хуралд оролцсонгоо цаг хэмнээд ингээд дараагийн өдөр нь Ялтын баярын фашизмыг ялсан 80 жилийн ойн арга хэмжээнд ураад нэг дор оролцуулахаар ингээд зохион байгуулсан. Зохион байгуулалтын үед энэ хэвтэйхэн болж байгаа. Тэгэхээр энэ оролцоо өндөр байна гэсэн үг тийм. Тэгэхээр Монгол улс одоо хоёр хөршийнхээ хоёулангтай нь одоо бас хамтарч ялалт байгуулж ирсэн тийм ээ. Тэр энэ түүхэн тэмдэглэлт үйл явдалд оролцдог жишгийнхаа дагуу Монгол улсын төрийн тэргүүний төвшөнд маргааш Бээжин хотод энэ Ялтын баярын арга хэмжээнд оролцсноо. За мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын 25 дугаар дээд хэмжээний уулзалт болон чөлөөлөхтэй ялтын 80 жилийн ойтой холбогдуулан мэдээллийг гадаад харилцааны сайд Баццгээс авч ярилцлаа.